Ерөнхийдөө утсыг бол хоёр хуваана. Арьс өргөдөг утас буюу одоо бидний ихэнх нь ярьдаг өргөстэй утас гэж яриад байгаа. Тэгэхээр тэр нь яадаг вэ гэвэл арьсны доор байгаа смас давхар буюу юм шөрөмслөг давхар байгаа. Тэр хоёрыг хооронд ингээд зөөрүүлж ингээд тавьж гин гэсэн үг тийм. Тэгснээрээ бид нэр арьсыг дээшээ өргөж өгж гин. Энийг сойлт гэж ярьж байгаа. Нөгөө төрлийн утсууд нь болохоор өргөх чадваргүй. Тэгэхээр ямар ч өргөс байхгүй гэсэн үг. Тэр утас нь болохоор бид нэр илүү арьсанд тэр одоо түрүүний коллаген үүсэх зориултаар хийж байна. Тэгэхээр өнгөц арай жоохон өнгөц хийж өгнө. Арьсны яг доод давхар ч юм уу арьсанд тарьж суулгаж өгснөөрөө арьсны чанарыг илүү сайн болгож өгч чинь, илүү нэгтрэлтэй болгож өгч чинь, илүү чанга болгож өгч чинь гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хоёр утсыг хооронд нь бид нар ингэж хавсаж ийснээрээ илүү бас үр дүн өгөх магадлал өндөр болно гэсэн үг. Утас өөрөө яаж одоо ингээд арьсыг өргөөд байна гэж их асуудаг тийм. Тэгэхээр ер нь бол ингээд хар ухаанаар бодох юм бол ямар нэгэн юмыг бид нэр өрөхийн заавал тулгуур зэг хэрэгтэй. Тулгуур зэг байж ээж бид нэр одоо юмыг дээшээ ингээд өргөн доорох дээшээ өргөн гэсэн үг тийм. Тэгэхээр бид нэр хүний бие тулгуур зэг нь юу вэ гэх юм бол шөрмөс. Тэгэхээр ямар шөрмөс өгвөл одоо жинхэнэ шөрмөс гэж ярьдаг тийм. Тэр нь юу вэ гэх юм бол арьс нас цаашаа булчинтай холбоотой шөрмөс гэсэн үг. Тэгэхээр хүний биед ерөнхийдөө ингээд 7 шөрмөс байгаа. Тэр шөрмөс нь юу юм бол арьсны дотор талаасаа цаашаа ястайгаа холбож өгсөн шөрмөсүүд байдаг. Тэр шөрмөс бол хизээч хөдлөхгүй. Тэгэхээр тэр шөрмөс ингээд тодорхойроо бидэд ийм унжилт болж ингэж харагдаад байгаа. Одоо ингээд хоёр шөрмөсөө дахиад энэ шөрмөсийг бид ингээд нэвтэлж оруулаад доош шөрмөсөн дээр уцаа бэхлээд тэгээ татна гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд дээшээ татдаг, энэ хөдлөхгүй болохоор энэ шөрмөсөө татж байна. Тийм үр дүнгээр ингээд уцыг дээшээ татна гэсэн үг. Бид нэр ингээд ийм уцыг байршруулснараа ямар үр дүнд хүрэх вэ гэвэл утас өөрөө хүний организмд гадны бит гэсэн үг. Тэгэхээр уцыг хүний бид ингээд байршуулсан дараа уцыг тойроод ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд эхлээд өрөвсөл явагдаад тэрэн дээр нь хүн төржилт явагдана гэсэн үг. Нэгсэндээ сорвжилт явуулж гин гэсэн үг байхгүй. Тэгээ сорвжилт нь өөрөө юу гэх юм бол бидний яриад байгаа коллаген тип 2 буюу коллаген үүсчин гэж ярьж байгаа. Тэгэхээр утас өөрөө бол ерөөсө коллаген агуулаагүй зөвхөн коллаген үүсэх процессыг эхлүүлж өгдөг. Тэгээ тэр утас нь өөрөө хэр удаан арьсан доор байна. Тэрнээс шалтгаалаад хэр их коллаген үүсэх вэ гэж ойлгож ер нь бол болно. Тэгэхээр миний хувьд бол утсыг бид нэр хэрвээ одоо өргөх ч юм уу те арьсан дээр илүү коллаген үүсгэе гэж байгаа бол 30 наснаас дээш хүмүүс илүү зөвлөдөг. Яагаад 30-аас дээш наснд угаасаа байглаасаа бид нэр коллаген үүсгэх чадвар дээрээс нь арьс өөрөө тодорхой хэмжээнд сулраад эхэлсэн байдаг. Яагаад гэвэл коллаген үүсгэх чадвараа алдаад тэгвэл арьс өөрөө автоматар суларж гин гэсэн. Тэр үед нь бид нэр утсаар ингээд одоо бэхэж өгөх ч юм уу те илүү эсвэл коллаген үүсгэх чадварыг илүү жоохон ингээд бүүсэлж өгдөг юм уу те. Тэгэхээр 30-аас дээш насны хүмүүст бол би бол утсыг илүү зөвлөдөг. Утсыг бол бид нэр яг арьсан доор смас хоёрын давхар гэдэг болохоор тэнд бол тийм хүний биед одоо аюултай тийм судас мэдрэл байхгүй болохоор яг тэр давхартаа бид нар уцаа хийсэн тохиолдолд бол ямар тийм аюултай байхгүй. Утасны шууд ингээд дээшээ лит хийж байгаа үр дүн нь бол шууд одоо утасны ажилбарын дараа харагдана. Гэхдээ ажилбарын дараа ихэнх тохиолдолд хит өргөцсөн байдал харагдана гэсэн үг те хайпер харагдана. Яагаад гэх юм бол бид нар угаасаа уцыг эхлээд жоохон бэхэлж өгнө илүү. Тэгээд утас нь өөрөө нэг 7 хоног 10 хоногтой жоохон сууж өгнө. Тэгэхээр бол үр дүн бол шууд харагдана. Зүгээр тэр өргөсөн үр дүн нь бол шууд харагдана. Коллаген үүсэх процесс буюу тэр түрүүс утаснаас үүдэлтэй коллаген үүсэх процесс нь бол 4-7 хоногийн дараас харагдана. Тэгэхээр бид нэр өөрийнхөө арьсанд хүрээд арьсан дээр ямар нэгэн өөрчлөлтийг бол ерөнхийдөө сарын дараа мэдэрнэ гэсэн үг. Өргөсөн байдлыг бол ерөнхийдөө тэр шууд мэднэ гэсэн үг. Утасны дараа нэг 10-аас 14 хоногийн дэглэм барина. Тэгээ утасны дараа ерөнхийдөө бол арьсыг гуйжуулбал маш сайн байдаг. Тэгэхээр яадаг бол арьс гуйжуулна гэдэг химийн гуйжуулалтаар гуйжуулах их сайн байдаг. Тэгэхээр арьс өөрөө гуйжаад өнгө арьс уухаа цаанаас нэг шинэ арьс гарч ирнэ. Дээрээс нь гуйжуулалт буюу химийн хүчил өөрөө арьсны pH-ийг багаснараа цусан хэмжээнд сайжруулдаг болохоор утасандаач тэр филингийн арьсандаач тэр ингээд хурдан одоо шинжлэгддэг гэж ойлгож байна.